За одоо дуудлага мэдээллийн аваад үүргийн цаг үүргийн цагны нэр нэрсэн байна. Цагдаагийн 102 сонсч юм байна. Намаг Мөхтөр гэдэг цагдаагийн албанд ороод 7 дахь жилдээ ажиллаж байна. Мэдээлэл өгч мессенжээр хурж ирээд 3 дахь жилдээ одоо ажиллаж байна. Гэмтэр зөрчилтэй холбогдлолтой хамгийн ихний дуудлагыг чиглүүлж авдаг мэдээж. Хамгийн анхны буюу хамгийн зөв байх ёстой мессенж. За тэгэхээр энэ ч юу давуу вэ гэхээр би гэмтэр зөрчилтэй холбогдлолтой дуудлага мэдээллийг хамгийн түрүүнд эхний мэдээлэл хүлээж аваад цаашаагаа дүүрэг рүү зөв хуваарлт хийх ёстой. Ингэснээр гэмтэр зөрчилтэй холбогдлолтой дуудлага мэдээллүүдийг дээр цагдаагийн байгууллага хурдан очих боломжийг үүсгэж байгаа. Хоёр машины дугаар гэлээд өгөрөө. Нөгөөх нь. За дуудлага авсан гэд цагдаа ажил хүлээж байгаа машин хөдлөхгүй шүү заа. Хүүхдүүд наашаа залгадаг. Тэгээд аав ээж хоёр зодтолдоод байна. Ээжийг аав зодтоод байна гэдэг дуудлага байдаг. Тэгээд тэр хүүхдэд ярьж байхад тэр хүүхд хаягаа хийж мэдэхгүй. Хаана байгаагаа мэдэхгүй. Өмнө өгсөн дуудлагын түүх байхгүй. За тэгээд цаана чимээ сонсогдоод байдаг бид нар. Ээж нь цаана өнөхөр зодуулаад байгаа, аав нь зодоод байгаа бидрийг сонсоод байдаг. Тийм боловч тэгээд хаяг нь авч чадахгүй бол тэгээд цагдаа очих боломжгүй хэцүү байдал үүсэж байна. Иймэрхүү юм жоох хүнд байдаг. Сэтгэлд аягүй үлдчихэв. Ой, ты я стопот. А я тебе дата хочу. Ай, Хаана байгаалч? чи бодоод. Нүгэр мараа дотоод. Дуудлага мэдээлэлээ бид нар хараад үргэлт нь хүрээлээд өчгчөөд хуваарлтыг хийчээд дараа нь шийдвэрлэлтийг хардаг. За ээж очиод энэ ч одоо ийм ингэ шийдвэрлсэн гэдэг одоо тодорхой мэдээллүүдэд тавигддаг. Яриг нь бид нар шүүж үзээд энэ дуудлагыг ингэ шийдвэрлсэн байна. Энэ дээр очиж ашгүй дээ. Энэ согтуу хэрэгтэйг нөхрийг нь аваа явчих. За тэр гэр бүлийн хүчирхийллийг зогсооцсон байна гэдгийг мэдээлэл бид нар авдаг мэдээж. Тэгээ тэрийг харсныгаа дараа за ашгүй дээ нөгөө нэг дуудлага чинь гэж хоорондоо тий ярилцдаг. Нөгөө дуудлага чинь ашгүй ингээд болцсон юм байх шүү. Хойш ерөөхдөө мэдээлэл хэлдэг бас. Олон байдаг шүү дээ. За гэр бүлийн хүчирхийллийн дуудлагаар маш олон одоо дуудлага өгч ирсэн. Эсвэл хом дуудлага зөрчлөөр ч юм уу тий бүртгэжсэн. Яг л нэг хаягн дээр яг л нэг дуудлага өгдөг. Аав ээжээс одоо ч юм уу эсвэл нөхөр намайг зодоод гэдэг дуудлага. Байнга л давтагч байдаг тийм зөндөө хүмүүс байгаа. Замтай өрөө ослын дуудлага тий. Одоо нэг дуудлага өгсөн иргэн замтай өрөө одоо дуудлагыг дахин шаардаж одоо 1 минутын дараа 2 минутын дараа орж ирдэг. Та дуудлага яваа, цагдаа яваа гэж орж ирдэг. За мэдээж дуудлага хүлээж яваад энэ процесс дүүргээс нь эсвэл замын цагдаагийн албанаас одоо томилт хийгээд тухайн алг тэрэг очиход бас тодорхой хэмжээний цаг шаардна гэдгийг бас хэрэгт ойлгох ёстой. Тэгэхгүй зүгээр биднээс одоо 2 минутын дараа орж ирж уурладаг байхгүй. Яач вэ станаар ийм одоо хүлээлгэлээ 5 минут 10 минут хүлээлээ би станаар иймэрхүү янзтай ирээд их орж ирдэг. Тэгэхээр энийг бас зүгээр ойлгох ёстой. Тэгтэн гойл байна. Хаа одоо яасан хүн өөрөө дараа нахруу. Чи хүн өгсөн байсан. Мод байна. Юу ч болоогүй. Танарын мууг үзэх гэж би завгчаа. Сонсч байгаа байна. Байна уу? Замын таас өдөрөнгөс машин зэрэг авчихтаа. Илчүүбүү. Мой яскаа мо тагтаги. Я минь. Ахын өдөр би бичлэг хийж байгаа. Чи хамаг тагтай. Соёрын тагтаа байна. Та энэ түрүүндээ сүнд оронцоод байж тээ таа. Ахын өгөөд амсаа Дуудлага өгөхгүй захаа энэ 102. ахын бичлэг хийж Та яаралтай тусам жирэг болж байгаа хүмүүс зөндөө байгаа штэ. Тэр хүмүүстэйгээ холбогдъё заа юу. Өдөр дунджаар нэг мэдээлэл авах нь 300-аас 500 өдөртөө янз байдаг гэхдээ дуудлага мэдээлэлүүд эд ачааллын үеиг гэх юм бол одоо өдрийн 11-ээс оройны одоо нэг 20 цаг 21 цаг ч юм уу тий ажил буугаад тарах хүртэл хүмүүс энэ ажлын цаг тарах үеиг дуудлага гэдэг. За хүнд хэцүү дуудлах юм бол хаягаа мэдэхгүй байгаа иргэдээс хаягийг тодруулж авах гэдэг маш хэцүү байдаг. Ялангуяа одоо энэ орчин үеийн дэвшил технологиудыг ашиглаж мэдэхгүй байгаа, ашиглаж чадахгүй байгаа одоо хөгшин настай ч юм уу
Эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дуудлага мэдээлэл авах хүндрэлтэй байдаг. Одоо нэг үеийн хувьд хүмүүс харьцангуй мэддэг болцсон. Видео дуудлагынхаа линкийг надад явуулчихаа. Би чигээ байршлаа харуулах гэсэн юм аа гэж хүмүүс өөрсдөө бас тэгж орчдөг болсон байна. Одоо нэг үеид бол анх гарч ирэхэд хүмүүс мэдхгүй ингээд видео кол юм байд юм аа гэдэг хэлэхдээ ойлгохгүй надад би яах вэ? Яаж хэрэглэх юм гэдэг байсан. Тэгэхээр энэчээс бол та наашаага холбогдоод хаяг байршлаа мэдхгүй эсвэл тухайн орчиндөө ингээд баталгаажуулж авч үлдэхийг хүсэж байгаа бол та 102-лоо залгаад видео дуудлага хийхэд бидрээжээс таны дүрсийг хадгалаад энэ чиглэлийг авчдаг баг. За та дүрсээ өгөөрэй. За наад хүн рүүгээ та ойртоод тохож жоо харуулад тохож. Хамран дээр нэг ойрхон хуруугаа ойртуулаад үзэдэгтэй та. Амьсгаа байна уугүй шалгамаар байна. За цээж нөтлж байгаа байхгүй байх шиг байна тий. Анаас орсон гэж хараад нөө тий наа тэнэ. Ойлголоо дуудлага хүлээж авсан шүү. Цагдаагийн байгууллага дуудлага өгөх боломжгүй эрсдэлтэй байдалд орсон. За эсвэл хэл ярианы бэрхшээлтэй иргэд дуудлага өгөх тэр одоо ингээд өмнө нь дуудлага өгөх боломжгүй ч юм уу тий. Тиймэрхүү нөхцөл байдалтай байсан бол одоо бид нарт за мессеж үйлчлэгээ байгаа. Та 102 руу хаяг байршлаа юу болондоо явуулчих юм бол цагдаа дэшээ яваад очдөг гэсэн үг. Мессеж дуудлагын дээр болох тэр тийм давуу талтай. Одоо бид нарт 3 хүүхд хаяг гэж байгаа. За 3 хүүхд хаягаар таны одоо байгаа объектыг метр квадратыг ч одоо хэмжээд 3 байдаг. Ямар ч хамаагүй 3 гарч ирдэг гэсэн үг. Тэр мессежийг буцаагаад 102 руу явуулчих бол цагдаа тэр байгаль хаяг дээр яваад очично л гэсэн үг. За дүрс дуудлагын хувьд бол бид нар тухайн одоо болж байгаа процессыг энэ бичлэгээр нь баталгаажуулж авдаг. За тэгээд давхар тухайн иргэний өөрийнх нь зөвшөөрснөөр юуг байршлыг нь тогтоодог байна. Тухайн иргэн өөрөө зөвшөөрлөө өгөхгүй байх юм бол бид нараас байршил тогтоох боломжгүй. Тийм болохоор ичээс харилцсан, ярилцаад зөвшөлдсөж жагаад та надад хаяг байршлахаа зөвшөөрлөг өгөөч гэж дахиж давхар линк явуулдаг. Тэрэн дээр зөвшөөрөл өгснөөр бид нар одоо таны байршлыг мэдэх боломжтой бол тань дээр очих боломжтой болдог гэсэн. Hello, I need the police. Сайн уу надад цагдаа хэрэгтэй байна. Хаана юу болсон бэ? What happened where? I lost my wallet. Би төрөвчөө алдсан. Хаана атсан гэдэг хэлээрэй. Where is it called? Space is department store. First floor. Мужбол их дэлгүүр юм. Та улсын их дэлгүүр яриад байна уу? You are talking about the State Department store. Yes, yes. Дуудлага нь хүлээж авсан. Цагдаа яваад очтол нанаа хүлээж агараа. Wait until the police officer who answered the call leaves. Okay, thank you. За, өнөөдөр 12 цагийн ээлж дуусч байна. Оройн 8 цаг 30 минут болж байна. Одоо хувцас удаад гэртээ харнаа. Нэр хөвтөр очноо. Одоо тэгээд замын төвчрлээс болоод харж идэл ер нь тэгээд 10 өнгөрчдөг. Хүүхдийн маань унтах цаг болцсон байдаг. Өглөө 8:30 гэхэд ажил дээр бэлэн байх хэрэгтэй болох тэр. Тэгээд өглөө гэртээ 6 өнгөрөөгөө босоод гараа явдаг. Тэгээд хүүхдтэй баг өглөө оройд их уулздаг юм дөө. Амралтын өдрүүдээр л бол. Манай гэр бүлийн гишүүн ч одоо тэгэхээр ч одоо нийлээд одоо 8 жил болж байна. Манай ихнэр ч одоо анх намайг сонсож байхаас эхлээл цуг байсан. Угаасаа ойлгодیں۔ Дөө. Ер нь бол дундцсан байдгаа. Өнөөдөр амралтын өдөр болохоор ихнэртэйгээ яриад хүүдээ ууруулаа орой кино үзэхээр ярьсан. Тийм болохоор өнөөдөр бос өдрүүдүүд бол илүү жоохон гэрлүүгээ яарсан маягтай байна. За ингээд харъя да. Явъя да гэлээ.